За бүгдээрээ хай миний ярих сэдв болохоор ботлого төхөөрөмж байгаа. За ярих агуулгын хувьд гэх юм бол ботлого төхөөрөмж гэж юу вэ? Хүнсний салбарт ботлого төхөөрөмжийн үүрэг, за ботлого төхөөрөмжийн төрөл, ажиллагаа, хүнсний аюулгүй байдал гэсэн агуулгаар ярина. За ботлого төхөөрөмж гэж юу вэ гэж. За эхлээд ботлого гэдгээ мэдэх хэрэгтэй. За механик үйлчлэлээр аливаа материалыг хэлбэр дүрсгүй болгож жижиглэхийг ботлого гэж нэрлэдэг. За энэ процессыг болохоор ботлого төхөөрөмж ашиглан гүйцэтгэдэг. За тэгээ хүнсний түүхийн эдийг дараагийн боловсруулалт нь бэлтгэж өгдөг байгаа. За мөн хүнсний материалыг жижиглэснээр хандлах, дулааны процесс эрчимжиж, дулаан зарцуулалт болон материалын хаягдал багасдаг. За хөдөлгөөн хүчний төрлөөс хамааруулаад болохоор хагалах, цохих, шахах, тасдах, үрэх, няцлах, огтлох зэрэг аргуудаар материалыг жижиглэдэг. За эдгээр механик хүчний үйлчлэлийн төрлийг сонгохдоо болохоор материалын анхны хэмжээ болон бат бэх шин чанарыг харгалзаж үздэг байгаа. За мөн жижиглэх процессын үр дүн жижиглэлтийн зэрэг, энергийн нэг зарцуулалт, ажлын эд ангид үйлчлэх ачаал зэрэг үзүүлэлтээр үнэлдэг. За энэ болохоор хөдөлгөөн хүчний төрлүүдийг харуулж байна. За шахах, огтлох, унтаглах, хуваа, хөрөөдөх, үрэх, хязгаарлагдмал цохилтоор бутлах, за чөлөө цохилтоор бутлах, тулгуур автангаар шахах гэх мэтлэн төрлүүд байна. За ботлого төхөөрөмжийн жижиглэлтийн зэргийг А-яар тэмдэглэж болно. За А-ыг болохоор том дийг жижиг дийд хувааж олно. Том д нь болохоор жижиглэлтийн өмнөх жижиг хэсгийн дундаж, за жижиг д нь болохоор жижиглэлтийн дараах жижиг хэсгийн дундаж байгаа. За буталтны энерги зарцуулалтыг болохоор А-гаар тэмдэглэж болно. За дельта В буюу материалын эзлэхүүний багасгалт дээр дельта S буюу материалын гадаргуугийн хэсэлтийг нэмээд HS тухайн хатуу биеийн чөлөөт гадаргуугийн энергийн тогтмолоор үржүүлээд AM буюу жижиглэлтийн энерги зарцуулалтыг нэмж өгнө. За энэ нь болохоор сигма квадрат буюу материалын эвдрэх хүчтэй дельта V буюу материалын эзлэхүүний багасгалтаар үржүүлээд 2E хувааж байгаа. За энэ нь болохоор материалын уян харамхай 1-р зэргийн модуль байгаа юм. За энэ дээрээ болохоор дельта S буюу материалын гадаргуугийн хэсэлтийг нэмээд HS буюу тухайн хатуу биеийн чөлөөт гадаргуугийн энергийн тогтмолоор үржүүлээд жижиглэлтийн энерги зарцуулалтыг нэмж болох нэ. За ботлого машины ангиллын хувьд бол ботлого машины хийцээс нь хамаарат 6 ангилдаг. За конусын ботлого машин, бул ботлого машин, үрлээр ботлого машин, алхан ботлого машин, зээрэнцэгт ботлого машин, дөрвтэй ботлого машин гэж ангилдаг. За эхний нь буюу конусын ботлого машиныг бүгдээрээ авч үзье. За конусын ботлого машин нь болохоор хөдөлгөөнгөө гадаад конус, за хөдөлгөөнтэй дотоод конусын хооронд материалыг хийгээд конус хоорондын зайны өрчлөөр нэцэлж баталдаг. Энэ бодлагч нь болохоор том зэргийн буталт хийдэг. За хүнсний салбарт ерөн төдийлөн ашиглаад байдаггүй. За дараагийнх нь болохоор бул бутлах машин. За бул бутлах машин нь болохоор хүнсний үйлдвэр дүүр тариа, соло, жимс болон төрөл бүрийн цоцны ургамлын үрийг бутлахад бул бутлах машиныг өргөн ашигладаг. За ажлын эд ангийн хувьд нь болохоор хэвтэй байралтай хос булнууд. За энэ нь болохоор 2-8. За эдгээр нь болохоор хос булнууд нь өөдөөсөө ухтаж ирэхэд бутлагдах материал булнуудын тасраар шахагтаа ороод өргөдөж, нэслэгдэж бутлагддаг. За бул нь болохоор гүлгэр эртэй, шүдтэй гадаргуутай байна. Гүлгэр гадаргуутай булны диаметрийн хувьд бол бутлаг материалын хэмжээнээс 20-с 25 дахин их. За хэрвээ эртэй байх юм бол 10-аас 12 дахин их байна. За эхний зурагт болохоор гүлгэр гадаргуутай булыг харуулж байна. За дараагийнх дээр болохоор эртэйг харуулсан байна. За үрлээр бутлах машины хувьд болохоор гам болон шаазангаар хийсэн үрэл эсвэл сахнуудаар жижиг зэрэглэлийн буталтыг хийдэг. Бутлах машины эзлэхүүний 3/1-ийг үрлээр дүүргээд булан эргэхэд үрэл болон сахнууд нь материалыг үрээд нээлж буцалдаг. За алхаар бутлах машиныг авч үзье. За алхаар бутлах машинаар болохоор хүнсний үйлдвэрт хатуу материалыг буталдаг. За бутлах алхыг хурдан эргэлдээр нугасан холбоосоор бэхлээд ротор эргэхэд алхнууд нь болохоор радиусын дагуу байралтай болж тэжээх хэрэгслээр ачаалсан материалыг цохиж хагалж буталдаг. За тэгээ бутлагдсан материал нь болохоор тороор дамжин гадагшилдаг байгаа. За дараах нь бол зээрэнцэгт бутлах машин байгаа. За зээрэнцэгт бутлах машин нь болохоор үр тариа, соло, татаасан шарыг дунд зэрэглэлээр бутлахад ашигладаг. За ажлын эд ангийн хувьд болохоор босоо байралтай дугуйнууд байдаг. За зээрэнцэгт бутлах машины
одоо ажлын эд анги нь болохоор хост дуугу. За хэрвээ ботлогчийн хост дуугу хоёулаа эргэдэг юм бол дезинтегратор, нэг нь эргэдэг юм бол дисмембратор гэж нэрлэдэг. За эхний зураг нь болохоор дисмембратор, за дараагийнх нь дезинтегратор байна. За одоо дараагийнх нь ярих хэсэг болохоор одоо ботлого төхөөрөмжийн хүнсний аюулгүй байдлын эрсдэл байгаа. За энэ болохоор механик эрсдэл, микробиологи эрсдэл, химийн эрсдэл, физик эрсдэл хэмжлэн олон эрсдлүүд байгаа. За механик эрсдлийн хувьд болохоор одоо ир шигшүүр төмрийн данги илэгдэж одоо металл хэлтэрхийн хүнсэнд холилдох эрсдэл байгаа. За дараагийнх нь болохоор төхөөрөмж эвдрэх үед резин, хуванцаар одоо тасарч бохирдуулах. За микробиологийн эрсдлийн хувьд болохоор за төхөөрөмжийн үлдэгдэлд одоо бактери хурд үүржих, түүхийн мах ногоо хамтан бутлах. За химийн эрсдлийн хувьд болохоор машины тос тасалгааны материал, хүнсэн чингэх, зэвэрсэн металл, одоо хүн металлын бохирдолд орхон. За физик эрсдлийн хувьд болохоор шил, чулуу, яс зэрэг гадны бие толилдох бас эрсдэлтэй байдаг байна. За эдгээр эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ? Маш олон аргаар сэргийлж болно. За төхөөрөмжийн ариун цэвэр, тогтмол засвар үйлчилгээ хийх, одоо мах түүхийн эдийг англин бутлах, мах ногоо, халуун ногоо самрыг тус тусад нь бутлах. За металл илрүүлэгч ашиглаад бутлагдсан бүтээгдэхүүн металл хэлтэрхий байгаа эсгийг шалгах, тослогоо химийн бодисыг одоо хүнсний зориултыг болгох. За тэгээд ажилтны эрүүл ахуйг маш сайн хангах хэрэгтэй. Бэлийн малгай, маск өмсөх, гараа тогтмол угаах гэмшлэн. За ботлого төхөөрөмжийн хоол зүйн шим судлалын ач холбогдлыг одоо авч үзье. За эхлээд бол мэдээ шин бэцийн хүрт хэмжээг нэмэгдүүлдэг. За яагаад гэвэл одоо ботлого үед хүнсний түүхийн эдийн эсийн хан задарч витамин, антиоксидант, эрдэс бодис одоо илүү сайн ялгаж бие махбодыг шингэх чадвар нь нэмэгдэг. Энэ болохоор тэжээллийн чанарыг өсгөж өгдөг байна. За дараа нь болохоор хоол боловсруулахын явцыг мэдээж хөнгөвчлөн. Буталсан хоол нь одоо жижиг ширхтээ учраас ходоод гидсний ачааллыг багасгах, шингээлтийг хурдлуулна, нейрон настай болон хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүс тохиромжтой болдог. За энэ болохоор эрүүл мэндийн байгууллага Pure Diet буюу одоо буталсан хоолны дэглэмийн үндэс болж өгдөг. За ботлого төхөөрөмжийн одоо ач холбогдол нь үргэлжилж байна. За дараа нь болохоор амт үндийг илүү сайн гаргаж өгдөг. За ботлого үед болохоор эфирийн тос, үнэрт байдас, амт үсгэгч нэгдлүүд ихээр ялгарч одоо амтлаг сүмс, паста, одоо нухаш амтд хоолны амт үнэр илүү баялаг болж өгдөг. За дараа нь болохоор найрлагын жиг төвөөрөлтийг сайжруулж өгдөг. Мэдээж бүтээгдэхүүний ширхэглэл нь багасж байгаа бутлахаар за тэгээд уураг, өөх тос, нүүрс ус, өнгө оруулагч, витамин, хангалттай жиг тарах боломжтой болдог. За тэгээд энэ нь болохоор бүтээгдэхүүний чадмаар доктортой байдал, шим тэжээлийн үнэлгээг сайжруулж өгдөг байгаа. За дараагийнх нь болохоор хүнсний үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлдэг. За бутлах нь болохоор дараагийн үйлдвэрлэлийн шат руу одоо явхад илүү үр дүнтэй болгож өгдөг. За тэгээд цаг хугацаа болон эрчим хүчний хэрэглээг бууруулдаг. Бүтээгдэхүүний амт, бүтэц төрхийг стандартжуулж өгдөг. За тэгээд хоол зүйч технологичид болохоор тэжээлэг чанар, амт, бүтэц, аюулгүй байдлыг хослуулан оновчтой болгох боломжтой. За тэжээлэг бүтээгдэхүүн боловсруулахад болохоор зайлшгүй шаардлагатай. Мэдээж одоо ботлого төхөөрөмжийн дараах одоо бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гол алхам болж өгдөг. Нухаш, хүүхдийн хоол, самрын тос, нунтаг уураг, амин хүчил, жимс ногооны нухаш, сүү, бяцлаг боловсруулах одоо үеийн ширхэглэл бэлдэх. За эдгээр нь болохоор бүгдээрээ шин тэжээлэг бүтээгдэхүүний үндэс болж өгдөг байгаа. За анхаарал хандуулсан баярлалаа.